Байцгаана уу? Өнөөдрийн гитарын хичээлээр Испанийн хөгжмийн зохиолч, классик гитарчин Франциско Таррегагийн ми минорын этюдийг зааж өгөх гэж байна. Өмнөх романсыг тоглож сурсан хүмүүст бол энэ маш амархан ай. Гэхдээ бид нар өмнөх хичээлдээр үзсэн апояндо гэдэг техникийг нэгдүгээр утсан дээр буюу A хуруугаар хийж энэ тон дээр ашиглах ёстой. За хэдүүлээ таба хараад явцгаая. Эхлээд 1 6 дугаар утас 00 хамт татна. Гэхдээ нэгдүгээр утсыг апояндогоор, бусад утсаа тирандогоор тоглоё шүү. Энийгээ мартаж болохгүй. Тэгэхээр нийлээд 2 дугаар утсан дээр хамраад үлдчихэж байгаа. За цаашаа явъя. 2 дугаар утас, 3 дугаар утас. Одоо 1-р утсан дээр 3 дугаар лад гарч ирж байна. Энэ дээр чихчээ ургаа тавина. 2 удаа. За эхний тактик дахиад нэг явцгаая. За дараа нь 2 дугаар такт 1-р хурууг 1-р ладны 2 дугаар утсан дээр 2 дугаар хурууг 2 дугаар ладны 3 дугаар утсан дээр байрлуулна. Тэгээд бааз нь 5 дугаар утастай хамт татна. За дараа 1-р утас 2 болчихж байгаа учраас чихчээ ургаа авлаа. 3 дугаар хуруугаа 2 дугаар ладны 1-р утас дээр тавилаа. 2 удаа давтж гин. За 1-р утсан дээр дандаа апояндо хийш. Энийг ерөөсөө мартаж болохгүй. Удаанаар давтаж эхлэхдээ л яг ингээд давтах хэрэгтэй. 2 дугаар тактик дахиад явлаа. За 3 дугаар такт. 3 дугаар такт бол яг энэ дууны хамгийн хэцүү хэсэг нь гэж болно. Яг тэгэхээр 2 дугаар лад дээр хуруугаа бүтэн тавьж байгаа. Тэгээ 4 дугаар хуруугаар 5 дугаар ладны 1-р утсан дээр 3 дугаар хуруугаараа 4-р ладны 2 дугаар утсан дээр байрлуулж тавина. Тэгээд 5 дугаар утсыг хамт татах учраас энэ хуруу заавал энэ 5 дугаар утасны хоёрыг дарж байх ёстой. Муу дарах юм бол буруу дугарнаа. Тэгэхээр энийгээ сайн даръя шүү. За тэгээд 5-ыг нэгтээ татлаа. Дараагийнх нь энэ 5 дугаар утас маань 3 болчихж байгаа учраас шууд авлаа. 3 дугаар ладан дээр хуруугаа тавилаа. Одоо 2 болчихж байгаа учраас хуруугаа авлаа. Уулаасаа 2 дугаар ладан дээр хуруу байгаа учраас ийм болно гэсэн үг. Нийлүүлээ. За 4-р такт руу орцгоё. Одоо эдрийг авлаа. Чихчийн хуруу 7 дугаар ладан дээр очлоо. Романсихтай адилхан байгааз тэгтээ апояндогоо мартаж болохгүй. За ингээд эхний 4 такт ойлгомжтой болсон. 5 6 7 1 2 3 дугаар такттайгаа дахиад яг адилхан. Эхнээс нь явлаа. Одоо 8 дугаар такт нь харин өөр болно. 1-ийг 6-тай хоосон татлаа. Доотлын 3 утсыг арпеж буюу дараалуулж татна. За эхний хэсэг бол ингэ болчихж байгаа. Эхнээс нь тоглоё. Нэгдүгээр хэсэг нь ийм болох нь байна. 2 дугаар хэсэг ч гэсэн ерөөсөө хэцүү биш. Хамгийн гоё уянгалдаг хэсэг нь байгаа. За орцгоё. 9-р такт. Дахиад хоосноос эхэлж байна. Одоо
руугаа тавина. 1-р утасны 3-р лад. Гүүлгээд 7-р лад. Нийлүүлээ. Ийм болчихно. За одоо энэ дээрээ 10-р тактик харцгаагаарай. 5-р ладны доотлын 3 утсан дээр 1-р хуруугаа тавьчихна. Романста бас их ойролцоо. Тэгээд 5-р утсыг 1-р утастай хамт татлаа. Одоо чихч ургаа авлаа. Одоо чихч ургаа 8-р ладан дээр тавилаа. За 10-р тактаа дахиад авъя. За 11-р такт руу орцгоё. Одоо эндээсээ шууд хуруугаа шилжүүлээд 1-р ладны 2-р утсан дээр тавилаа. Тэнгуутаа ре мажорын сэлдэрж байгаа юм шиг 2-р хуруугаа 2-р ладны 3-р утсан дээр 3-р хуруугаа 2-р ладны 1-р утсан дээр байрлуулна. Тэгээд 4-р утастай хамт 1 2 3-аа татна. За тэнгуутаа энэ дээрээ 3-р ладан дээр чихчуургаа нэмлээ. За эндээсээ энэ хоёр хуруугаа аваад энэ хоёрыг нь байлгаж байгаарай. Тэгээ гулсуулаад чихчүүр чинь 5-р ладан дээр 1-р хуруу чинь 3-р ладны 2-р утсан дээр ирнэ. Эндээсээ шилжээд ингэж ирээд тэнгуутаа 3 дахь хуруугаар 5-р ладныхаа 3-р утсан дээр нэмж тавиад ингээд татах юм. За одоо 11-р тактик нийлүүлж үзье. Ийм байрлалаас эхэлсэн тий. За эндээсээ 12-р такт руу орцгоё. Одоо чихчийн уруу хивээрээ. Ер нь хуруунуудаа дараагийн юм хийлээгээ шууд салгаж болохгүй шүү. За дараагийн юм руугаа дандаа гулсуулж орох хэрэгтэй учраас айл айл хэрэгтэй хуруунуудаа дандаа авч үлдэх хэрэгтэй. За одоо чихчийн уруу бэж бэг 1-р хуруу чинь 3-р ладны 6-р утас руу очлоо. Тэгээд 6-ыг 1-р утастай хамт татлаа. Одоо 2-р хуруу чихчийн уруу аваад 2-р хуруугаа 3-р ладны 1-р утсан дээр тавилаа. Тэгээ чихчийн уруугаа 7-р лад руу шилжүүллээ. Энд дээр яг 6-р утсыг татахгүй байгаа юм чинь энэ заавал ингээ байгаад ах хэрэгтэй мүү гэж хүмүүс их асуудаг. Энэ эрхийн уруугаар ингээ татж байгаа бааз нот чинь тухайн тактаа дуустал ингээ чимээ сонсогдож явах хэрэгтэй байдаг аахгүй. Тийм учраас авчих юм бол сонсогдгоо болчихно. Тийм учраас энийг яг дуусан дуустал нь заавал байж ах хэрэгтэй. Тэгэхээр саяны 12-р такт юу болвоо гэхээр сонсороо. Энэ маань ингээд үргэлжлээ сонсогдоод байгаа гэсэн. Тэгэхээр энийг авчлахгүй. За энэ хооронд жоохон хурууны суналт хэрэгтэй. Тэгэхээр рамаа сурцсан хүмүүст бол амархан. За цаашаа 13 дугаар такт амархан. Яагаад тэгэхээр 13, 14, 15 дугаар такт чинь 5, 6, 7-тоогоо өөрөөр хэлбэл 1, 2, 3-тоогоо яг адилхан гэсэн үг. За одоо 16 дугаар такт 6, 1, 2-аа хамт татлаа. Хамгийн сүүлд нь энэ дээр хармоник хийн. 12 дугаар ладан дээр. За хармоникийг дараагийн хичээлээр дэлгэрэнгүй заах учраас яг мэддгүй хүмүүс ахын бол дараагийн 7 хоногийн хичээлийг хүлээж байгаад сураад аваарай. За одоо 2 дугаар хэсгээ явж үзье. Ямар болсон бэ гэхээр одоо нийлүүлээд удаанаар тоглож үзье.
За тэгээ та бүхэн энэ аяныхаа нэрийг нь бичээд бас өөр хүмүүс хэрхэн яаж тоглож байгааг нь харьцуулаад сонсоорой. Тэгэд өөртөө хамгийн их тааламжтай сайхан санагдаж байгаа тэрийг нь бас дуурайж одоо тэр нюансыг хийж тоглол их зүгээр байдаг. Ойлгомжгүй зүйл байсан бол сэтгэл хэсэгт бичиж асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжих юм артваа. Баярлалаа. Баяртай.